Монголчууд бид үр хүүхдүүд хойч үеийнхэнд өв хөрөнгө эд зүйлсгээхээс илүү үндэснийхэн соёл уламжлал хүндлэх ёсон болоод хамгийн чухал угийн бичгийг хөтлүүлэн сургах хэрэгтэй гэж бодож явдаг юм. Сүүлийн үед алслагдмал аймаг сумдуудад ах дүүс садан төрлүүд бие биеэ танихгүй улмаас хоорондоо гэр бүл бололцох цус ойртох зэрэг эрсдлүүд үүсч байгаа. Тиймээс миний бие багаахан ирж хайж судалсан судалгаан дээр үндэслэн угийн бичгээ сэргэн тунхаглаж үр хойч үедээ өгдүүлэн үлдээх эрмэлзэлтэйгээр энэхүү дурсамжийг бүтээж байна. Манайх гэдэг айлын гарал угсаана Хөвсгөл аймгаас эхлэлтэй хотхоодын эрхийн мэргэн овогт ням гэж хүний үр удмад билээ. Миний илэн зөвөг болох нямын сүхэн Боржгон овогт Арагчаагийн долгор сүрэнтэй гэрэл бололцсон 3 хүүхэд төрүүлсний 2 дахь буюу айлын ганц хүү нь миний өвөг эцэг болох Норсон билээ. Миний өвөг эцэг Норсон нь Хөвсгөл аймгийн Трайлан сумын нутаг Намнангийн ар гэдэг газар Малчин ард сүхийн 2 дугаар хүүн болон мэндэлсэн. Бага насаа эцэгийнхээ гар дээр өнгөрүүлж дунд сургуулаа төгсөөд зоотехникч мэрэгжилтэй болсон байдаг. 1951 онд Улаанбаатар хотод шилжин ирж үйлдвэр кабинетад гудалчнаар ажиллаж байгаад 1957 онд авто тэрэгний жолооч болж Сэлэнг аймгийн Орхон сангийн аж ахуйд томилогдсон ирж автын механикч, жолооч зэрэг ажлуудыг хашиж байлаа. Хэдий биднийг баг балчир байхад хорвоогийн мөнх усыг үзүүлсэн ч гэлээ одоо хэрн гэгэн дүрн үргэлж бидний нүдэнд тод харагддаг. Усны машины кабинет нь суугаад бишгүүр хүлээж загнуулна. Ингэртэн бүргэх хамрын тамхиных нь үнэрт найтах, орныхон ардаас чихэр атгаж гаргаж өгдөг байсан нь ч мартагддаг үлээ. Харин миний имээ болох халахын шандас овогт цогтын отгонтой гэрэл болсноор энэ сайхан буурлын дундаас 4 хүү 4 охин мэндэлсний 6 дахь хүү нь миний эцэг болох Норсонгийн галдан сүр билээ. Миний эцэг галдан сүрн нь 1962 онд Сэлэнг аймгийн Орхон суманд дээрээ 2 ах, 3 эгч, 2 дүүтэй айлын 6 дахь хүү болон мэндэлсэн. 1970 онд анх сургуульд орж 78 онд 8 дугаар ангид төгсөөд цагаан толгоон сангийн аж ахуй одоогийн Санд суманд үргэлжлүүлэн суралцж 1980 онд 10 дугаар ангид үүргэлээ. Тус сумынхаа Темсийн трактор компани курсыг төгсөөд Орхон сумын үр тарианы 5 дугаар бригадад тракторчнаар ажиллаж байгаад 1981-ээс 84 оны хооронд цэргийн албан татагдан радист мэрэгжилтэйгээр халагдаж ирсэн. Түүнээс хойш нутагта олон 10 ажил үүргийг гүйцэтгэх хинзэрэгцээ нам болоод үйлдвэрчний эвлэлийн байгууллагын сонгуулийг удаа дараа гүйцэтгэж явсан сумын депутат их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан хүн билээ. Аав ээж хоёрын манд дундаас 5 хүүхэд мэндэлсний 4 нь идүүгээ тус тусын өрх гэрээ товхнолон ажиллаж амьдарч байгаа байна. Би өөрөө энэ айлын ууган хүү. Бага насаа Орхон суманд өнгөрүүлэн 10 жилийн дунд сургуулийг дүүргээд Улаанбаатар хотод мэрэгжил эзэмшихээр орж ирснээс хойш 22 жил сурч ажиллаж байгаа жүжигч мэрэгжилтэй хүн. Төв аймгийн Унган хүү Арасгат овогт Содгийн Санж Мэтэг гэж хүний 7 хүүхдийн хамгийн бага охин болох Дарь Дулантай гэр бүл болсон 3 хүүхдийн эцэг эх болон хан улдуургийн нутаг дэвсгэрт Нисхийн дэнж дээр амьдран сууж байна.